Ано байна. Тэгэхээр 8 дугаар сар тун удахгүй эхлэх гэж байна. Тэгэхээр би өөрийнхөө төлөвлөгч дэвтэр дээрээ 8 дугаар сараа төлөвлөх процессо та нартай энэ видеогоор хуваалцъя гэж бодсон. Bullet journal буюу ерөөхдөө төлөвлөгч дэвтэр ашигладаг хүмүүстэй харьцуулахад илүү тийм артистик төлөвлөлтийг бол би хийдэггүй, аль болох минимал байдлаар хийдэг. Тэгэхээр урьдчилан санавал энэ нэг тийм артистик төлөвлөгч дэвтэрний видео байхгүй байх шүү. Тэгээ би 8 дугаар сарынхаа layout-ыг тэгээд 7 хоногийн layout-уудаа хуваалцъя гэж бодсон. Энэ удаад би 8 дугаар сарын эхэнд бол аялж явах учраас 7 хоног болгон 7 хоногийнхоо layout-ыг зурж чадахгүй байж магадгүй гэж утсан учраас 8 дугаар сарын төлөлтийнхөө эхэнд бол бүх 7 хоногийнхоо layout-ыг хийн гэж бодож байгаа. Тэгэхээр хэрвээ төлөвлөгч дэвтрийн маань энэ видео сонирхолтой байж магадгүй санагдвал видеогоо үргэлжлүүлэн үзээрэй. Тэгэхээр overhead shot руу үсрэе. Энэ сараас би анх удаа төлөвлөгч дэвтэртээ cover page-ийг ашиглаж эхэлсэн. Ингэхдээ би AliExpress-ээс захиалж авч исэн стикерийг ашигласан байгаа. Холбоосыг нь видеоны доор оруулж өгсөн байх болно. Одоо сарын төлөвлөлтийнхаа хэсэг рүү оръё. Энэ удаад би 2 нуур дамсан сарын төлөвлөлтөө хийхдээ 5 өдрийг нэг нүүрэн дээр нь харин амралтын хагас сан болон бүтэн сая өдрүүдийг нэг нүүрэн дээр нь багтаахыг хичээсэн. Ингийн тулд нэг өдөрт ноогдож байгаа нүдний хэмжээ жижигэрсэн гэж хэлж болно. 2 см-ийг харьцах нь 2 см-ийн хэмжээтэй болж өгсөн байгаа. Ийм байдлаар 2 нүүр дамсан сарын төлөвлөлтийн нэг нүүрэн дээр нь 5 өдрийг, нөгөө нүүрэн дээр нь 2 өдрийг багтаах нь сарын тэмдэглэлийн хуудсан дээр тэмдэглэх бусад тэмдэглэлийн хэсгийг бол нэмэгдүүлж өгсөн гэж хэлж болно. Та нарын харж байгаачлан баруун талд нь нэмэлт тэмдэглэл хийх нэлээд их зай үлдсэн байгаа. Одоо habit tracker буюу зуршил бүртгэх хэсэг дээр ажиллая. Би энэ удаад habit tracker-ийн загварыг 7 дугаар сарын загвараас бол өөрчилсөнгүй. Гэхдээ мэдээж сарын хэлбэр нь өөр хэмжээтэй учраас ашиглах загвар нь баг зэрэг өөрчлөгдсөн байгаа. A6 дэвтэр дээр энэ загвараар зуршил бүртгэгчээ хийж байгаа тохиолдолд нэг нүүрэн дээр 6 habit буюу 6 зуршлыг бүртгэх боломжтой болсон байдаг. Энэ загвараар зуршлаа бүртгэж байгаа тохиолдолд сарын бүх өдрүүдийг бүгдийг нь бичээд байх шаардлага байхгүй. Нүд бүрийн дээдл дээр бүртгэх гэж байгаа зуршлынхаа нэрийг бичгэд хангалттай. Одоо 7 хоногийн төлөвлөлтийнхаа хэсэг рүү оръё. 7 хоногийн төлөвлөлтөд ашиглаж байгаа загвараа би дахиад л өөрчлөөгүй. Энэ хэвээр хадгалсан. 7 хоногийн өдөр бүрт өөрийн гэсэн нүд бол оногдож байгаа. 5 см-ийн өндөртэй, 4.5 см-ийн өргөнтэй нүд тус бүр 7 хоногийн гараг бүрийг илэрхийлнэ. Өмнө нь би 7 хоногийн эхэнд төлөвлөлтөө шинээр зурдаг байсан бол энэ удаад энэ сарын бүх 7 хоногийн зураглалыг сарын эхэнд урьдчилан хийхээр шийдсэн. Төлөвлөгч дэвтэр дээрээ 8 дугаар сараа төлөвлөхөөр бэлдсэн хуудсуудыг эргэн харвал ийм байна. Төлөвлөгч дэвтрийн маань видео таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ миний төлөвлөгч дэвтэртэй холбоотой хийдэг видеонуудыг маань бус видеонуудыг маань үзье гэх юм бол энд байгаа плейлистээр орж үзхийг хүсье. Хэрвээ миний сувг дээр subscribe хийгээгүй байгаа бол энд дарж subscribe хийхийг бас уриалж байна. Түнчлэн bell буюу хонхны товчон дээр нь дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очих болно. Хэрвээ видео таалагдсан бол лайк дараарай. Өөрийн сэтгэлээ хуваалцах юм бол доор комент үлдээхээ бас мартва. Мөн түнчлэн бусад найзуудаа ч гэсэндээ хэрвээ сонирхно гэж бодож байгаа юм бол энэ видеог түгэхийг хүсье. Тэгэхээр дараагийн видеогоор томоодохгүй эргээд уулзъя.